Эй. Дэйрс. Дэвмэний дараагийн айлтыг харсан сүүл бога. Бога бол харин ертөнцийн хамгийн урт настай харсан сүүдийн нэг юм. Бога хэмээх нь хүмүүний махан бай, адил хэрэглэл, өргөн хотолд удаан оршин суудаг, шуналтай их сүнсүүдийн нэг хэсэг. Ямарваа нэгэн зүйлд хорогдох, ямарваа нэгэн орчин нөхцөлийг өөрөн бий болгоод түүндэн аль болох удаан суух хүсэлтэй. Богийн овг хэмээж тусдан бай. Энд өнөөдөр шунахаг сэтгэлтэй, эдэнд шунсан хорогдсон сүнсүүд олноорон байдаг. Богийн сүнсүүдийг дарахын тулд дэнс гаргадаг. Өөрсдийнх нь хүсээд байгаа зүйлийг нь өгч явуулна. Эсвэл бүр дарна. Богийн сүнс нь харин 87 эрдэмтэй. Шидэн гэвэл өөрийн таатай орчином бий болгох. Түүндэн удаан орших. Эдэнд шунсан бол эдэндэн улам удаан байх. Түүнээс илүү хүссэн бүхнээ авах хэмээж шидүүдэн ашиглана. Бог нь хүмүүний махан байд альчхүр дээр дамнаж орж болно. Хүмүүний аль хүрдэн гацаатай, эрчим нь саармаг, эрчмийн хүчин сулвэн түүгээр дамнан орно. Хүмүүний махан байд шингэсэн богуудыг ажиглаад байх нь эхвчлэн орон хүр дээр дамнаж орсон байдаг. Тэгвэл буурлаа маш их эд хөрөнгө цуглуулдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс энэ богийн овгтой холбоотой байж мэдхнэ. Тэглгүй яах вэ хөрс мэн. Энэ бол богийн гар хөл болсон гэхээс илүүтэй махан байд нь бог орсон байх илүүтэй магадлалтай. Эдлэл хэрэглэл цуглуулах нь хоёр талтай. Сайн тал нь хэмээвэл Тэнгэрийн санаа бодлоор ч цуглуулж байж болно. Муу тал нь хэмээвэл богийн отгийнхан эсвэл шуналтны отгийнхны ч үйл байж мэднэ. Богийн овгийнхан аль болох удаан орших хүсэлтэй. Эрүүл саруул явж байгаа хүмүүний өргөн хотолд шунлах юм бодъё. Тэгвэл эхлээд хүмүүний махан байдэн шингэнэ. Ингэж шингэсний дараа өргөө хотолыг нь өөрийн хүсснээр хувиргана. Тоостой, шороотой, тортогтой, бүртгтэй, үнэртэй, амттай, ямар эрчимтэй, ямар дүр төрхтэй, ямар эд зүйлстэй байхыг хүснэ. Тэр бүхнээр хувиргана. Тэгээд түүндэн хүмүүнийг оршоогоод өөрсдийн хүссэн зүйлсийн улам цуглуулад л байна. Тэгж байгаад хүмүүний махан баяг өвтгөн. Улам бүр өвтгсөөр хүмүүнийг халиагаад өөрсдийн овг отгийнхантайг нэгдүүлнэ. Нэгдүүлээд өнөх өргөө хотолд нь удаан сууршин.
Эсвэл өөр хүмүүний эдлэл хэрэглэл махан бай цогцонд дахин шингэнэ. Бог хэмээхийг дарахад их хүч оюун бодол шаардагдана. Өнөөдөр Богийг хэр сайн харж таниж хийж буй үйлдэлийг нь хэрэл автай мэдэж чадхаас хамаарч Богийг дарж устгах гэрээ хэлцээр гихчиг үйлдэнэ. Өнөөдөр Богтай өөртөө нү? Тэгэлгүй яах. Түүнийг дарна эсвэл хөөд. Богууд босод хар сүнсүүдийг улам л ихээр нь дуудаж хуран чуулуулж байдаг юм. Тийм л айхтар хар сүнс. Энэ цагт өнөө дэлхийн хамгийн баян хэмээгдсэн гэр бүлүүд өнөөдөр үрс хэмээн. Тэд бол Богийн овогт хэмээхээс илүү шунлын овг отгийнханд хамаарна. Шунлын овг отгийнхан эрх мэдэл эди юм бо. Өөрсдийн эдлэж хэрэглэх үнэтэй чамин тансаг зүйлүүд өнөөдөр зарим нь бүр хүмүүний эд эрхтэн арис ус хумс хэмээгээд байж болох бүхэл зүйлийг хураах хүсэлтэй. Тэдгээрийг олж авахар улам бүр шунан тэмүүлнэ. Тэд нар бол шунлын овг отгийнхан. Тэгвэл хорвоод удаан амьдрах, урт наслах гээд янз бүрийн юм хэлэгддэг. Хүний цус хүртэл уудаг хүмүүс байдаг. Тэд ямар бүлэгт харьяалагддаг юм бол? Хар сүнснийхнийг ойлгох хэмээж зовноо миний үрс. Хар сүнсүүдийг энэ юм байна, тэр юм байна хэмээгээд хэлчих зүйлсэх ховор. Бүгд маш их ховромхай. Өнөө гарагт энд нэгэн хүмүүний махан байд байсан бол маргааш өөр нэгэн хүмүүний махан байд нь ороод өөр зүйлийг чихэйн. Тэгэхээр хар сүнсүүд хэмээдэг бол царх хүрээ хөргөнтэй. Яг ямар зүйл үйлдэл илэрч байгаагаас хамааруулж хуваагаад байгаа юм. Шунлын болон Богийн овг отгийнхан хоорондоо холбоотой юу? Бүхэл хар сүнсүүд хоорондоо холбоотой. Хар сүнсүүдийн толгой нь энэ бүх хар сүнсүүдийг хооронд нь холбож өгдөг. Шунлынхан аль хүрдэнд илүүтэй суудаг юм бэ? Тэтэм хүрд, үржихүйн хүрд, наран сүлжээ хүрд гурав дээр илүүтэй сууна. Шунлынхан насны эцэст ямар өвчнөр илүү өвдөж болдог вэ? Үрсийн өнөөн цагт хэлээд байгаа өнөө баяны өвчин хэмээгчээр мөн оюун бодол уураг тархины өвчнүүд вэ? Тархины өмнө өвчнөр бас өвдөнө. Үржихүйн хүрдэхээр булчирхайн төрлийн өвчнүүдээр өвдөх юм болов? Тэрс минь өнөө шуналтны овг отог гэж вэ? Шунлын овг отог гэж бас бай шүү. Шуналтан шунал хоёрыг ямар эд зүйл сунаж байгаагаас нь хамаарч тэгж хувааж байгаа юм. Шуналтан хэмээхэр эдэг ойлогт тэмүүлэгч нар. Шунал хэмээхэр махан байд шунагч нарыг хэмээн ойлгоорой үрстэй нар.